Энэ орчлонд хүмүүний заяанд мэндэлсэн хэн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа дөөрөг тавилан амьдрал бий. Харин эх орны төлөө үнэнчэн тангаргалсан хэлчид амьдралаа зөвхөн өөрийнхөө төлөө бус, өрөөл бусдын төлөө, эх орныхон төлөө зориулдаг. Тасдагэргэс ном хон зэрэгээс зүүн тийш эрхэм урандаад улсын хил баригдсан хэсэгт гарсан туршлагыг тайвна. Таны хүндэтгэх нь Хилийн зэргийн 295 дугаар салбар жагссан. Сая таныг Хилийн салбар дээр очиход даан дараа Монгол улсын хил тайван байгааг илтгэлээ. Энэ илтгэлийг авах тэр мэдрэмж ялангуяа энэ илтгэлийг одоо хүн болго авахгүй бас хилчин болгон ч авдаггүй. Тэгээ энэ илтгэлийн талаар та өөрөө бас Монгол улсын хил тайван байна гэж илтгэл өгдөг бас албан тушаал. Монгол улсын хилд гарсан зөрчилгөө 50-ыг илтгэе гэдэг одоо дөрвөн субъект гэж ярьдаг. Манай Хилийн зэргийнхэн бол дотроо. Тэрт нь Хилийн манааны ахлагч, Хилийн ставын дарга, Хилийн отродын дарга, Хил хамгаалалтын газрын дарга буюу Хилийн зэргийн командлагч маань илтгэдэг ийм дөрвөн субъектийн нэг нь ставын дарга, нэг нь отродын дарга. Энэ илтгэлийг авах бол одоо хэлчин хүн болгоны л одоо авахд тийм тааламжтай илтгэл. Маш одоо онтой илтгэхэд цаанаасаа л одоо нэг Монгол улсын хилд гарсан зөрчилгөө 51 илтгэе гэдэг энэ үг өөрөө асар том агуулгатай. Энэ л хувь төргөөр ганцхан олдсон насаа эх орны дархан хилийн төлөө зориулж ява эглис эглэх хэлжтийн төлөөлөл болгож хэлчин урандаа дамжин сүрэнгийн ган хуйгийг эх оронтойгоо хуваалцсан амьдрал нэвтрүүлэгтэй өрсөв. Ээжийн хүнсэт юм. За, хашин тавахгүй. Оо, талх. Миний хүчээр. Маань ч. Шоколад түү. Ээжийн шоколад тоолоодаг. За. Тэр анх хурандаа салаад ихэд ээж багнуурт байдаг шээ. Тэгээс тэр цахуусны зураг байд. Манга адилхан. Ээжтэй ингэ зэрэгс суугаад. Тэр бол таамаг адилхан зураг тий. Юу хийж сайхан амарч гин үү? Нөгөө тэмцээндээ бол. Нэг тийм ирэхээр дараа надахгүй тэмцээ ингээд гайгүй тэгээд тэмцээ. Амарч медаль авах болсон. Тэмцээний одоо тэмцээг явах юм да миний. Өөдөөс ахмадын чинь анх удаага орж штэ тэгээд. За миний хүү багийнхаа ер нь юмд тууштай, шудраг, гүйцэтгэл сайтай ийм хүүхдээсэн. Цэцэрлэг сургуулийн яашлаар хүмүүжсэн 17 дугаар сургуулийн 10 дугаар анги төгсөөд тэр 56 57 дугаар яаш цэцэрлэгээр хүмүүжээд 10 дугаар анги төгсөх үедээ миний хүүчин сагсан бөмбөгийн тэмцээд ороо явчихсан байсан. Чом ямар мэрэж хэл эзэмших юм бол доо гэж бодож байтал би Хилийн цэргийн албаанаа би Хилийн цэрэг гэдэг сургуульд орно. Бид нэрээс мэдгүй Хилийн цэргийн сургуулийг тэр үедээ бас мэдэхгүй байсан. Тэгээд цэргийн сургуулийн харьяа тэр Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх орчуулагчийн албаны ангид орноо. Гэл өөрөө шийдвэрлээл шалгалтаа амжилтаа өгөөд хүссэн сургуультай орсон. Ингээл эх орныхан торгон Хилийн манаанд гарсан хүүхэдтэй. Хүмүүсийн амын яриа за аав ах нараасаа сонсч байсан яриа гэх юм бол яг хуу Чингис хааны цагаан сүлтийг хамгаалж ирсэн бүлэг хүмүүс байлаа. Даан болтон дуусаад их нутагтаа ирээд тэгээ эрэхтэн тухайн үеийн одоо ноёдууд нь энэ хүмүүсийг одоо хаана одоо байлгах уу, хаана нутаглуулах уу гэдэг асуудал яригдсан гэж байна. Тэгээ нэг үйлдвэр нь болохоор халахын хаяг мануулах гээд явуулсан халахчууд гэж байна. Энэ одоо ханхын нуруу гэсэн үг. Одоо нэг хоёр том элсний дунд байдаг жижигхэн бор толгойг бидэнд өгчгөө бид тэнд очиж нутаглая гэд нутгалж байсан гэд. Тэр нь одоо ханхын нуруу гэлжсэн гэд. За яг унтсан гарсан гарвал
нутаг нь гэхээр одоо арангаа хөвсглийн зааг дээр байсан л гэдэг юм лээ. Тэндээс гарсан халахчудаа гэж боддог. За тэр Илчгэн гэдэг нэршил нь одоо яан анзаарал тайлбарлагдсан юм байлээ. Зүгээр миний сонссноор бол тэр Иржгэн гэдэг гол байсан. Тэрний усаар бод Илчгэн гэдэг болоод Илчгэн халахаа гэдэг юм нэршилтэй болсон гэж. Тэр одоо хамт амтсан ярианаас л миний одоо сонссон зүйл нь л дээ. Гэхдээ миний хүү бол бас олонний дунд танигдаж биднийгаа ах トゥ хамаатан садан төрөл төрөстөө бас баярлуулж явсан хурандаа цолоохтой бид үнэхээр их бас огшиж байлаа хүүгийнхэн төлөө ард тал гэдэг бол хамгийн их төшиг өмг төшиг болж явдаг. Тэр би бэрээрээ бахархдаг яарахгүй баг. Одоо ч бахархаж байдаг. Миний хүүч 16 жил одоо хэл манчлаа штэ. Өөрөөр хэлэх юм бол энэ улсуудыг зоригжуулан эх орондоо сэтгэл санаагаа хуваалцж яваа хүүдээ бас баярлаа талархал. Эцэг их хүн бол сэтгэл тайван явал бид нар эх орон ч гэсэн амгалан тайван хэлч дээрээ мануулаа ингэж явах. Бид эдийн сэтгэл тайван байна л гэдэг чинь эх орон Тэнгэр маань цэлмэг бид нар маань тайван байвал ингэж болж ийн л гэж бодож юм да. Холбооны аюулгүй байдлын албаны хэлийн албаны актинд суралцж төгсөөд тухайн үе одоо хэлийн зэргийн техник 129 дугаар ангид захирагчийн 1-р урлагч штабын даргаар томилогдсон. Тухайн үед манай ангийн захирагчаар одоогийн овшуучгийн Лачин дарга маань орон даацалтайгаар ангийн захирагч байсан. Бас энэ сайхан хүнтэй нэг жил хамт ажиллах завшаан тохиолдсон. Ингээд тэнд үүрэг гүйцэтгээд яг жилийнхээ өн дээр болж идэл тухайн хүний нөөцийн хэлтсээс ярьсан. Ингээд хэлийн зэргийн 303 дугаар тусгай салбарын штабын дарга актинд явахаар боллоо. Тэгээд одоо энэ ангийн бас штабын даргаар одоо бас нэг спортлог дээрээс нэг ихийг сахиулах ажиллагаанд явсан ийм хүмүүсээс томилох юм боломжтой юм байна. Тэгээд өөрийг чинь ингээд томилмоор байна. Та юу гэж бодож байна? Тэгээ би тухайн үед нэг тусгай салбар гэхээр нь бас өөрөө бодохгүй. За би тийш очлоо гэхэд одоо яг одоо статустай адилхан юм уу? Албан тушаалын зэрэглэн тий. Тэгвэл тэр ямар ч асуудал байхгүй. Таны цалин мөнгө буурахгүй. Зэрэглэлийн үед адилхан. Тэгээ бодсон л та тэгээ бодчиход. За ер нь бас нэг тийш нэг очиод үзье. Тусгай салбар гэдэг яг хоттой газар ажиллаад би юм чадахгүй. Бас нэг өөрийгөө сорил гэсэн бодол байсан л та. Тэгээд тэр утгаараа зөвшөөрөөд тушаал гараад тэг яг 2012 оны 7 сард би томилогдсон. За дэслэгч гэдэг цолноос хойш ингээ яваад тооцохоор би ч одоо 25 жил байна тий. Энэ цолыг авах сонсогч байхаас эхлээд өнөөдрийн хурандаа цол хүртэл явхад миний хажууд байсан би бол одоо гэр бүлийнхээ үнийг л хэлэндээ миний л одоо яг ганц төшиг толгоор дэслэг цолоо зүгээд Усан аймаг дахь хэлийн зэргийн 311 дугаар ангид томилогдоод 7 сард нь томилогдчиход би 10 сар арай хүрээгүй байхад нь 18 хоногт хүүгээ аваад хэлийн стовч тухайд тэгэхэд намайг дагаад би явнаа гэж зориг гаргаж ирсэн. Би энэ эмэгтэйгээр бахархдаг. Одоо хүртэл надтай бүх цаг хугацаанд цуг. За оюутан болоод нэг сургуульд анх орсон. Тэгээд тэмцээн урлагийн наадам болно, спортын наадам болно. Би сургуулаасаа үжиглээд хань минь болох сургуулаасаа дуулаад хөтлөөд ороод ирдэг. Тэгээд оюутны консорциум, оюутны спортын наадам болохоор бид хоёулаа эмэгтэй эрэхтэй сагсан бөмбөгийн багаа ахлаад ордог. Тэгээд тэр үеэс л зааланд анх хоёр бинийгээ хараад тэгээд танилцж эхэлсэн дээ. Тэгээд одоо бодоод хана бид чинь танилцаад 26 жил болсон байна. За яг л хэлчин гэж ямар байдгийг тэгээд яаж ингэж эх орныхын төлөө яаж хэлийнхэн төлөө ингээд тий тууштай тасралтгүй байдгийг тэрийг нь бол одоо нөхрөөрөө бас маш их бахархсан. Энэ хүн угаасаа энэ албаны төлөө төрсэн хүн юм байна. Энийг нь би ойлгож амьдрах хэрэгтэй юм байна. Тэгэл өдийн хүртэл ойлгоод амьдрал явж байна да. Анхны хүн маань 2001 онд төрсэн. Тэр үед нөхөр маань усын цэнхэр хязгаарт ставын дарга байсан. Хоёр дахь хүүгээ гарахад Дорногой аймгийн Эрдэнэ сумд ажиллаж амьдарч байсан. За тэгээд налахт
охиноо гаргасан. Отхон өвгөө Ус аймгийн баруун төрийн сумын бүр сумын эмнэлэгт төрж байсан. Манай том банд чинь 3 сургууль. Одоо дунд банд маань 4 сургууль солилцоод байна. Тэгээд охин маань ихэд л одоо бас 3 сургууль солилцсон гэх чинь ийм байдалтай байна. Тэгээд энийгээ дагаад нөгөө сорлог босод зөөснөөс төвхтөл байдаг байх. Тэ. Одоо нөгөө онц сур гэхээс илүү зүв бичээрэл гэдэг шиг ийм л юм болж штэ тий. Албан өөрөө онцлог нь тийм юм да. Тийм л албан төлөв хүн юм да гэл. Өдөг хүртэл ойлгосоор ирсэн. Тэгээд 4 хүүхдийн ээж аав болоод маш тэгээд занжин шугамтай, ухаантай, төшөг нөмөр мөлөвтэй. Тийм л ирхэн, тийм л аав, тийм л хань. Тэгээд хүү маань бас удам дагсан хэлчин болсон. Тэгээд аав хүү ээж 90 жилийн параданд алхсан. Тэр бол ерөөсөө үгээр хэлхийн аргагүй маш одоо гайхамшигтай л гэж хэлнэ. Тийм л сайхан түүхэн дурсан том боломж бий болсон. Одоо 90 жилийн маань бол маш сайхан болж байна. Тэгээ бас энэ 90 жилийн одоо манай гэр бүлийн зүгээс бас аав, ээж, хүү гэх 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ 90 жилийн ёслолын жагсаалтаа алгасандаа бас баяртай байна. Тэгээ энэ бас нэгэн цаг үеийн түүх юм аа гэж одоо хувьдаа их баярлж байна да. За таны бахархал юу вэ гэж энэ нэгэн хүн надаас асуув. Миний бахархал бол миний хань юмаа гэж хэлнэ. Тэгээ энэ яагаад тэгж хэлж байгаа? Тэнд байгаа тэр нэг од, энд байгаа од биш. Хүн хажуудах байгаа хүнээр бахархах ёстой. Миний хань маань тэр бахархал маань өөрөө 100% нийцсэн. Тийм л зал. Элчтийн гэрээ гэдэг бол нэгэр хүний хайлан шүү дээ. Одоо цагт ямар эмэгтэй хүн одоо энэ буудхан став дээр манай муу элчтийг дагаад ирэх юм бэ? Тэгж утгаараа би элчтийн эмэгтэйчүүдийг бол энэ үнэлдэг. Дөнгөж ирж байгаа тэслэгчийг нэгтэйгээ ирэхэд нь хүртэл яг одоо аавын хайраар, ахын хайраар хайрлах ёстой усуд нь бид нар байхгүй. Тэрүүгээр би одоо энэ элчтийг дагаад ирсэн эмэгтэйчүүдтэй бол одоо ер нь хэр алдаахгүй дээ. Сэргийн мөрдөс зөөж тангараг өргөсөн хэн бүхэнд даян дэлхийн инхэн үйлсэд хүчин зүтгэх нь өөрийгөө сорих нэгэн төрлийн хүсэл, зорилго нь болоод байсан юм а. Тэр цаг үед хэл хамгаалах байгууллагын төвхөнд шинэ хуудсыг нээж хэлчид инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж анхны шинэ зам мөрийг гаргаж эхэлсэн нь 2006 он байлаа. Эдгээр хэлчдийн дунд хурандаа Дамжин сүрэнгийн ган хуйг багтаж Цэнхэр гарагийн амар тайвны манаанд ногоон мөрдөст хэлчид үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Монгол Улсын сэсвчнээс 2006 онд анх нүүбийн инхээс их ажиллагаанд цэргийн бага илгээгээд үүний дараа тухайн жилдээ 2006 оны 7 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын Либерт ажиллагаанд Монгол Улсын цэргийн баг онцгойл нь тусгай өөрөөр бий гүйцэтгэхээр Шерлон улсууд зорж ирсэн. Энэ цэргийн багийн 2 дугаар ээлжинд төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөлд оролцож байсан онцлогтой. Энэ онцлогоос аваад үзэх юм бол энэ төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөлд оролцож байсан гэдгээр хил хамгаалах байгууллагын төлөөлөөс сайн болор тэгээд ган уяг хурандаа тухайн үед ахлах тэслэгч байсан санагдаж байна. Нэгдсэн үндэсний мандаттай нүүбийн инхээс ахиул ажиллагаанд анх Монгол Улсын түвшний нүүбийн инхээс ахиул ажиллагааны түүхэн хуудсыг бичигдэхэд эхлэлийн эхнийхээ өсгүүдийг үндсэндээ гаргалгахаа тавихад бас нэг оролцсон хүмүүсүүд онцлогтой. Серлонд улсдах нэгдсэн үндэсний байгууллагын инхээс ахиулах ажиллагаанд Монгол Улсын түвшний цэргийн 2 дугаар ээлжийн баг оролцож байхад төрийн цэргийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлд оролцож байсан бас онцлогтой байна. Эдгээр хүмүүсүүд дундаас өөрийн гэсэн бие биелдэр сэтгэл зүй, чадвар, мэдлэг, туршлагаараа онцлогдсон хүмүүсүүдээс би хил хамгаалах байгууллагын төлөөлөл болсон хүмүүсүүдээс 2 хүний би басныг онцлохоор байна. Гэхдээ энэ дээр энэ ярилцлагын явцад ялцчихгүй ган хуйг хурандаа маань энэ 2 онцлог хүний нэг нь байсан. Энэ хүн бол нөхөрлөлийг үнэлдэг, албаа тэргүүн тавьдаг. Тэгэхээр энэ шалгуурын дунд эргээд харах юм бол ган хуйг хурандаа бол иргэн холбоотой байдаг ийм сайхан хүн байна. За гавыг хурандаа маань бол бас их өвөрмөц онцлогтой. Энэ ажиллагааны явцад бол одоо цор ганц тохиолдлуудыг бол одоо туулсан хүн.
тухайлах юм бол одоо миний хувьд бол их бахархаж одоо хүртэл санаж явдаг нэг зүйл бол ажиллагааны талбар дээр албан тушаал агсан манай одоо хөлийн цэргийн албан агчдаас одоо төлөөллөөс бол цор ганц офицероо гэж би одоо боддог. Ерөөсөө ганцхан шаардлага тэнд тэр ажлыг хийх ур чадвартай эсэх гэдэг ганцхан үн хэмжээр л үнэлэгдэнэ л гэсэн. За энхийг сахиулах ажиллагаанаас бид нар бол буцахтаа бол 1 сард ирсэн юм байна. Тухайн үед бидний ирэхэд бол Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит анхны марш тактикийн тэмцээн гэдэг энэ тэмцээнийг Монгол улсын тусгай чиглэл бүх байгууллагуудын одоо хүрээнд зарлаад ингээд анхны тэмцээний бэлтгэл ажил яг эхэлж явах үедээ давхцсан байдаг. За яг ингээд тэмцээнд орох бүрэлдэхүүнд нэг сонгон шалгаруулах хийх тэрийг одоо яг сонгох ийм одоо үйл явцал тасралтгүй явж явах хугацаанд ган юг маань мөн л салаан даргаар одоо дэвшиж салаа удирдах энэ маршин тэмцээнд орсон. За ган уйг урандаагийн тухайн үед одоо удирдсан салаа бол Хилмоолох байгууллагын одоо түүхэн анхны энэ одоо мөнгөн медалийг авсан ийм одоо нэгж байгаа юм. Манай энэ гавь тасгалжуулагчдаас Чамсгай, Девочин Бурандаа гэдэг одоо бас манай нэлээд алдартай одоо сургууль хүмүүжүүлэгч багш тасгалжуулагч нар дарга цэрэг нэр маань одоо бас тухайн үеийн маршин одоо тэмцээнд оролцох бүрэлдэхүүний бэлтгэл сургалтыг хангуулад жавхлан цагт Бурандаа битэр одоо нэг нь ахмад цолтой, нэг нь хошууд цолтой хоёр залуу мөн одоо бас маршин бэлтгэл хангуулах ийм арга хэмжээнд цуг оролцоод явж ирсэн нэг. Маргааш нь одоо яг юунд нөгөө маршийн замлын дагуу гүйх өдөр тэгээд урд дураар бид нэр одоо амраад тэгэхээр чи одоо та адилгүй одоо бүгд л майханд байрлаад ингээд амардаг байсан. Тэгээд жахаа уцаа ураад байна. Тэгээ нөгөө чинь нэлээд зочиж босч ирээд яасан гинэ. За. Хойлоо нэг уулзаад майхнаас гараа. Маршин бүрэлдэхүүн бүгд амарч байгаа учраас би тэр майхны хатаа гараад юу болов яав гэсэн чинь. Уйгагийн аавнаас орчлаа. За энэ одоо сэтгэл зүйн дарамттай зэрэгцээл одоо энэ тэмцээнийг одоо өндөрлөж амжилтанд хүргэжсэн гэдгийг бас хэлхэн зүйтэй. Ер нь бол хувь хүнд одоо ийм зүйл хинтэж тохиолдоход за бас тэр одоо цэргийн албан агчийн одоо бие бэлдэр сэтгэл зүйн одоо нөөцийг ур чадварыг төсвөр ятуужлыг шалгадаг энэ тэмцээнд одоо сэтгэл зүйн ийм одоо дарамт одоо гуниг харамсалтай зэрэгцээд явна гэдэг бол хэрийн хүнээс гарахгүй ийм онцгой одоо үзэгдлээ л гэж одоо биний хувьд бол боддог. Бид нар шөнө одоо нэг 23 цаг өдөрсөн мөрцөн л яваад байгаа байхгүй. Өглөө 9 цагаас одоо гарааны эхний баг гаранаас гарна гэж. Хоёулаа нэг шөнө 2-3 өнгөрч явах ч юм. Тэгээд нөгөө дүүнэр ах нар гिचнэртэй хэлцээ би ингээд ямар ч гэсэн би тэмцээнд оролцчиход ингээд маргааш ороод ирнэ. Би нэгэнд одоо зорьсон одоо юмд бол оролцсноо. Тэдэн цаг дэдмэрд гүйж орж ирлээ гэдэг нөгөө шагнал торгуул ингэж явсаар бол гэсэн мөнгөн медалийн болцлоо гэх. Иламал хөрхий газар Ахмад гавь гэхтэй салаа гэл. Бөө юм болж. Баг шагналаа авчаад тэгээд нөгөө бүх багийн шагналаа авсны дараагаар Элензрийн гавь би одоо мөнгөн медаль Иламал байгууллагын анхны мөнгөн медалийг маршин тэмцээнээс авсан салаан зэрэгч гэдэг. Би цол охиул шагнана. Ушууц цол болголоо. Ушууч мөрдсөн нэг үл. Уг нь хувц болгонд мөрдстэй байгаад байдаг. Ушууч. Тэг яг тайлаад нөгөө хүн шагнал гардуулсан чинь гэр бүгдээр нөгөө наранд гандаад нэг цагаан болцсон. Цайцсан л мөрдснүүд байгаад. Тэгээд дараагийн ингээд ушууч байхгүй наа ганцхан уган бэлгэлээ. Тэгээд уган бэлгийн мөрс жоохон цайц байна. Ушууч цолтой бол хамаах ус аваад ирэл. Тэгээ би мөрдсөө тайлж өгөөд. Хоёрын тэгэхэд одоо ахмад цолыг нэг 2 сар зөөгөл. Байгууллагын анхныхаа мөнгөн медалийг зөөж ирсэн гэдэг одоо тэр одоо шагналж гарч авсан талбай дээр командлагчаасаа хушуу цол гардаж авч ирсэн. Тэгээ яг сүүлд нь одоо бас ярьж байгаад чи юу н автагаа яг юу гэж ярьсан байсан юм бэ? Би нэг асуудаг байхгүй. Тэгээ уйгаа дээр аавган жоохон өвчтэй байхад заав гайгүй үздэй. Хүн ямар ч хэсэг нэг маршин тэмцээнд баг ахалж болохоор оролцоо. Тэгээ би танд ямар ч байсан хоос ирэхгүй. Би заавал медаль зөөж ирнэ. гэж хэлсэн байсан юм. Тэгэхээр дээрээс нь одоо бас ахмад цолтой офицер хүн гэдэг бол үүрэг хариуцлагаас өндөр ухамсарладаг. Нэгэнт одоо цаг хугацаа тулцсан. Маргааш нь явагдаал явах одоо нэг цаг гарангийн хугацаанд үгээл дуусгах энэ замналыг бол би ямар ч байсан туулах хэвээр энэ баг хамтулныг би өдөртөж авчааваа гэвэл оролцох хэвээр гэдэг тэр одоо бас офицер хүний тийм одоо бас мундаг зарчим чанар бол одоо энэ орондоо бол одоо тэр ахмад цолтой залуухан байх үедэнд одоо бас төлөвшсөн байсан юм болов уу гэж боддیں۔ Тэгээд өнгөрөөд
нөлөөдгөө хугацаа өнгөрцөө. Тэгэл яг дотроо л нэг юм бодолтой гэл яваадсан л да. Аавыгаа одоо мөнгөчүүлэгч гэдэг юм, мөнгө хөрвүүлэгч гэдэг юм уу. Тэгэл олон талаас нь бодоо явуулсан. Одоо манай энэ төрөндөө насангийн бүрсрэн бүтээлч их найз л да. Та яг одоо яадаг ямар учиртай юу гэдэг юм бэсэн. Би өсрөл 5 минут ирсэн баг. Аавынхаа тухай. Тэгээ ерөөсөө за одоо хоёлаа нэг дуу болгоно. Жохотой нэг уулзт. Одоо ард хэмжигч жахлантай. Өдөр бас л нэг таньдаг. Найзуудтай тэгээд үтсэн чи жохоо тэр өдөр би бүж жохоо манай ах төрсөх. Би тэд суужсэн чинь жохоо гэдэг. Нөгөө дуугч сонсохгүй юу зараа жохоод. Тэгээд энэ дуу чи өөрөө айгуу тийм дээш доош дууралттай. Тэр болгон хүн дуулаад ахаргүй тийм дуу. Тэгснэ жохоо сонсч байсан юу яриад байгаа энэ дуу чи миний дуу. Би дуулна. Аминде та намрыг юунд хүлээсэн бивэ амьдрал билгэж чадах чамын хатуу харуулбо. Тэгэхээр энэ бүтээл маань бас Гавиг Хорондагийн мэдээ захиалагч хүний сэтгэлгээг шингэсэн байдаг. Тийм болохоор Гавиг Хорондагийн маань өөрийнх нь аавыгаа хайрлсан, эх орноо хайрлсан, хилээ хайрлсан энэ том их агууламжууд, энэ их том одоо олон жил сэтгэлдээ тээж явсан энэ бодлоод энэ бүтээл дотор гүн гүнзгий шингэсэн болов тэмжүүдэн дээрээс бас энэ олон бүтээлчд бас энэ дуунаас бас хүч авдаг, дуулдаг одоо ийм бүтээл болсон болов гэж уран бүтээлчнүүд ингэж бодож авдаг юм. Эр хүний замын хүзүү урт, цэргийн хүний замын хүзүү тэрнээс урт, урлагийн хүний замын хүзүү тэрнээс урт байдаг гэдэг. Тэгэхээр өнөөдөр бас бит хоёр ядаж нэг энэ уран бүтээлийнхээ хэмжээнд одоо багтаж амьдарч хамсан ийм сайхан одоо бүтээлээр хамт нөхөрлсөн юм чинь бас нэг тийм хэмжээний хөг аялгаутай нөхөрлж хамсан. Бие биендээ тиймэрхүү одоо бас хайр дулаан мэдрэмжийг өгч хамсан гэдэг үтэн дээрээс бит хоёрын нөхөрлүүд их нөхрийн эр хүний нөхөрлүүдээс арай нэг өөр тийм нандин холбоо явд юм болов гэж боддог. Эх оронтой хаваалцсан миний андын амьдралынхын тэр одоо уртын урт зам эх орныхын хөлийн энтэй баян тансаг одоо байгаад нь бас баярлж байна. Залуу хүн өшөө цаашаа одоо уртын урт амьдрал цаана одоо дурайж байгаа. Тэр болгоныхан одоо гიშгсэн мөр болгон Монгол улсын хөлийн цэргийн өгдөг Монгол эр хүний одоо баялаг амьдрал болон оршихолтох бай гэсэн сайхан өрөөлөөр одоо энэ яриагаа ингээд өндөрлөе. Тэгээд найздаа амжилт хүсье да. Анд найзтайгаа нөхөрлөөд их олон жил болж байна. Тэгээд энэ ах トゥ хоёртаа яг ингэж зэрэг одоо хоёроо маань хил дээр байдаг. Одоо ганц сүрэн маань Монгол улсын дотоод хэлийг хамгаалчдаг. Ийм хоёр ах トゥ хоёр. Ошуу буюу одоо энэ хан хөхийн нурууг эзэгнэн сууж байгаа тэр цагаан тугийг тэр сүлдрийг хамгаалж үлдсэн тэр овг отгийн хүмүүс бол ямар удам гаралтай хүмүүс гэдэг нь тодорхой. Одоо алтан өрдөс хилчдийн түүчээ болоод энэ амьдралаараа үзэж харуулж яг энийг торгон хил дээр амтлаад энийг бүр хүний дээдээр хизээч хар буруу сүдэр тусахгүйгээр чин үнэнчээр яснаасаа цуснасаа явж байгаа хүн бол Гавиг Хоронтой. 1997 онд бид нэр хөлийн цэргийн дээд сургуулийн шалган натуралны ажилтан орчуулагч гэсэн мэргэжлээ ингээд ялсан учирсан. Тэгээд манай ангийн дарга буюу одоо төрүүч байлаа. Хамгийн анхны эмэгтэй сонсогчд одоо ажиллаж байсан, хамт суралцж байсан залуу юм аа. Энийн ялангуяа эмэгтэй сонсогчдод ажиллаж байгаа тэднэрийг бас ирээдүйн манлайлагч офицер болох гэж нэлээдгүй бас зүтгэсэн. Сонсогч байхдаа бол Гавиг Хоронтойч одоо ер нь урлаг спортын өндөр авьяастай австайгаа манлайш ийм сонсогч байсан. За сайхан дуулдаг, гитар дарчдаг. За дээрэс нь бол одоо сагсан бөмбөгийн спортоор бол Монгол улстай бас ер нь нэлээдгүй бас нэр хүндтэй ийм тамирчин байсан. Миний санаж байгаагаар одоо бидэд бол одоо Сэлэнгэ аймгийн 101-р ангид дадлага хийгээ явж байхад бол одоо армийн аврагт орохоор явлаа гэд Гавиг Хоронтой маань одоо чөлөө аваад явж байсан. Тэнд бол би одоо тоглоом наргаа бас хийж байсан л да. Тэгээд
За миний өгшөн чи алтан медаль гэдэг юмыг л авчрахгүй би чамтай бол одоо харьцахгүй гэж шоглоомор хэлжсэн. Тэгэхэд бол шүн хөлийн манаанд явж ирчээд шүн унтж яхад орж ирээд намайг сэрээгээд миний яг өвөр дээр бол арми аварга алтан медалийг ингээд авчихсан бас нэг тийм дурсамжтай үе байдгийг. Ер нь бол тэгээд манай гав их ч өөрөө тэр бусдыгаа манлайлах, энэ бусдыгаа чиглүүлэх, урлаг уран сайхан болон бусад аль бүл ажиллагаан дээр ч гэсэн ингээд чиглүүлж явдаг болохоор цаадах юм бол ер нь хамт олон дундаа нэр хүндтэй ч байдаг, тийм ээ. Спортын дундаа ч нэр хүндтэй ийм залуутаа ер нь аав хүний хувьд яг тэр гэр бүлийн хүмүүжлийг хүүхдүүдтэй яаж олгож байна? Тэр хүүхдүүдийг яаж төлөвшүүлж байна? Яаж одоо зөв хүн байх гэдэг учир утгыг бас нэлээд одоо хүүхдүүдийг сургадаг юм гэж боддгийн. Тэгэхээр яг энэ утгаараа бас яг өөрөө одоо хөлийн цэргийн тэг 243 дахь ангийн захирагчийн хувьд бас одоо хүний олон хүүхдүүдийг бас өөрийн хүүхдчиг бас хүмүүжил сургаж бас цаашд нь зөв хүн байх төлөвшлийг нь бас бий болгож байгаа. Манай манлайлагч дарга нарын л нэг. Манай яг энэ ангийнхнаас маань бол одоо 5 хурандаа төрсэн байдаг. За ер нь бол одоо ингээд онжууд дундаа бол ган хуйг маань бол одоо бас нэлээд нэр хүндтэй хурандаа нарынхаа бас манлайлагч болсон нэг юм захирагч дарга өдөрдөгч юм хүн байгаа. Тэгэхээр ер нь бол цаашд нь хогийнхаа ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсье, юу сансан 9 цагаан хүслэн сэтгэлжлэн бүтэх болтгоо. Тэгээд хамт олон найз нөхдийнхөө үргэлж үлгэр дуурайл нь болж яваарай гэж өрөөё. Мөн одоо энэ Сэлэнгэ аймгийн хэмжээнд болж байгаа орон нутгийн одоо байгууллагатай харилцаа ажиллах, орон нутгийн одоо нутгийн удирдлагын байгууллагатай харилцаа ажиллах энэ арга хэмжээнд дээр одоо 2 хөлийн цэргийн анги маань одоо 243-ыг 101-р ангиуд маань одоо хамтраад одоо энэ дээр оролцоход манай оюун орондоо маань их төшиг болдог. За би гав оюун орондоотойгоо 2013 оноос 18 оны хүртэл Голтой аймгийн Хөлийн цэргийн тэгээ 214 дугаар ангид ангийн захирч хүний нөөцийн дарга гэсэн албан тушаалуудыг хамтран цаашиж цуг алга хааж байсан. За тухайн үед л одоо гав оюун дарга шинээр томилогдож ирээд нэг тийм нэг сайхан өсөр том уул шиг аав шиг гэх юм уу. Миний хувьд бол хаач явсан даргатай байнгын холбоотой юу болж байна, яаж нээж наануу цаануу гэдэг ангийн захирч нь байнга надад одоо ингэ халамж хүндэтгэлийг хүлээлгэж явдагт нь би тул их баяртай байдаг. Хүний гэсэн бодолтой ямар ч одоо манайхаас дээшээ доош манай үеийн залуучууд мэднэ. Уйга дарга гэхээс илүү уйга ахаа гэж харьцдаг баха гэж би бас дотроо бодож явдаг. Би ч өөрөө тэр үнийг бол одоо бас аав шиг ах шиг хөдөлж явдаг юм да. Зарим үед хурдан шийдвэр гаргаж дараагийн асуудал руу ороход бол асуудал хурдан шийддэг. Тэгээ би аавын хурдан шийдвэрийг маш хурдан гаргадаг. Тэгээ дээрээс нь бас нөхөрсөг. Яг л хэзээ нэг найз юм шиг тийм сайхан сэтгэл төрүүлж идэг. Яриад ивэл урандаагийн талаар ярих юм бол цаг хугацаа гэдэг бол хязгааргүй. Анх томилогдоод ирэхэд уяа урандаатай анх танилцаад маш дотн тийм мэдрэмж төрж байсан. Миний хувьд бол яг нэг юм нутагтаа анх ирсэн чи яг миний нутгийн миний бүр төрсөн ах шиг намайг хүлээж авсанд би маш их талархаж байсан. Тухайн үед надад ирэхэд маш их хүнтэй зөвлөгөөнүүд өгж байсан. За би одоо хүртэл одоо тухайн зөвлөгөөнөөсөө нэгсэндээ хэрэгжүүлээд анхаарах зүйлээр анхаарад одоо хүртэл ингээд нэгсэндээ нутагтаа үйл ажиллагаа ажил үргээ гүйцэтгэхэд явж байна. Залуучуудад их тийм өөрийн үзэл бодолтой үнэнч байхыг их зөвлөдөг ийм хүн байгаа. Тэгээд хүний бас нөмөр түшиг хог хүний одоо бие хэлэмж тухайн хүний өөрийнх нь одоо ярианы өнгө энэ бүх зүйлээс одоо шууд илэрхий байдаг ийм хүн байгаамаа. Тэгээд олон зүйлээр мэдэрч үргэлж одоо ойрхон байхыг хичээж явдаг та. Улсын хил дээр ургах нарыг тосож төрийн сүлдэт баганда тэргүүн михийн ёслохдоо харуулын цамхаг дээр их орноо манаж. Гав гурван маань бол миний хувьд бас хүндтэй бөгөөд одоо бас эрхэм хүмүүс гэж би бас хувьдаа үздэг. За учир юу вэ гэхээр бид хоёр одоо бас 20 жилийн өмнө анх одоо танилцаж бас тэр үед хурандаа гавыгаа харж энэ одоо ах шиг сайхан энэ одоо хурандаа шиг ийм сайхан эрхэм чадaltaй чадвартай
ухаан зарсан ухаалаг одоо ийм сайхан офицер болж одоо хүмүүжиндээ гэж бас бодож байснаа. Өнөөдөр хэлэхэд бас таатай байна. За мөн одоо гай гурандаа маань энэ тусгай хүчнийг бэхжүүлэх энэ үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ийм хүн. Энэ хүний зөвлөгөө амьдрал дээр, ажил дээр олон хэрэгжүүлж бас зөвлөгөөг нь дагаж явж байсан ийм хүн байгаа. За хувийнхаа талаас манай гай гурандаа маань маш одоо ховор хүн гэж би хэлэх гэж байгаа. Тэгэхээр өнөөгийн нийгэмд одоо энэ хүний хүн чанар, хүнлэг байх сэтгэл, хүнд өгөөжтэй байх, тусаргуу байх те хүнд муу зүйл сандгүй байх. Энэ одоо тал дээр бол манай гай гурандаа үнэхээр бага насны хүмүүжил нэ тийм үү эсвэл энэ амьдралаас олж авсан, хилжтэйс олж авсан энэ өөрийнх нь шалгуур одоо сэтгэлгээний энэ арай өөр байна гэж би бол их хүндэлж явдаг. Тэр Монгол улсын энэ хил манжаага дарга нар ямар их ачаалал тунд хэдэн бор зэргүүдэд хариуцсан Монгол улсын хилийн халжгүй дархан байдлыг хамгаалахад өдөр шөнөгүй нойртой нойргүй зүтгэдэг энэ том дарга нарын хадлаар их том нэвтрүүлэг хийж байгаа бол гайхамшигтай сайхан байна. Гайг бол тэр гэрээ зэрэг чин гэрэлтэй алба гэж бид нар энэ ангид анх энэ гэрээ зэргийн албад төгөлдөржүүлж гэрэлтэй болгоход манай штаб дарга онцгой үүрэг гүйцэтгсэн. Өөрөө хилийн заставуудаар явж гэрээ зэргүүд ийм л байх ёстой гэж одоо өөрөө үлрэрлэн мандаад Библийн хөгжил сайхан одоо нуруу туруутай ийм офицер. Манай гавыг бол цэргийн хүний хувьд бол хэлсэн ярьсандаа байдаг мэдлэг гүйцэтгээгээд гараад хаш богино хугацаанд одоо үргийг гүйцэтгээ дараа дөнгөө илтгэдэг ийм шуурхай оператив одоо чиглэлтэй юм дайчин одоо дарга офицер болжээ. Бэлэн зэргийн дарга болсны дараа бол одоо ховолтой алтай өтрөөд баруун төрөний өтрөөд гээд хэд хэдэн ангиудад одоо улсын хамгаалалт албаны бэлэн байдал бие үргэлжлэх сургалт нийгэм хамгааллын чиглэлээр очсон анги болгон дээр шинийг санаа ашиглаж бүтээж явдаг ийм одоо сайн одоо офицер юм аа. За гавыг бол өөрөө нэг хүнлэг спорт их одоо аюултай гүйдэг хараадаг. За дээр нэмээд одоо саксыг сайхан тоглоно. Үнэхээр одоо Монгол хүн энэ өндөр нуруутай залуу саксыг ингэ тоглож байгаа нь одоо бид нар очсон газар болгонд үлгэр шишээ болж өгдөг. Спорт гэдэг хүнийг олон талаар нь өвдөгч хүмүүжүүлж тэр хэрээр бие бэлтрэн болоод сэтгэл зүйн төлөвчлийг олгож байдаг ажээ. Сагсан бөмбөгийн спортоор хичээлж байсан түүний энэ зам нь талбай дээрээс олж авсан төлөвшил нь түүнийг хожмын цэргийн удирдагч болоход ихээхэн тусдим болсон юм. 1999 оноос анх одоо зааланд уулзж байсан. Бидний цэргийн сургууль баг. Бид хоёр хамтдаа армийн аваргаар бас 2-3 удаа орж армийн аваргууд авч ирсэн. Тийм төвхтэй байгаа. Тэгээд ахыгаа үед ярихад бол ер нь шулуун шулдраг зантай нэг юм тууштай аливаа нэг юм хийвэл аваад ард нь гардаг. Тэгээд ахтаа мэдэрч одоо нөхөрлөд ер нь бараг 30 жил болж байна. Тэгээд ахтаа эрүүл Азербайджан хамгийн сайн сайхныг хүсэн өрөөрөө улам их амжилт гаргаарай гэж ерөөдөө. Өндөрлөл дээрч тэр спортч тэр бид хамтдаа байдаг. Тэгээд цаашдаа олон тэмцээнд орж амжилт гарах байхаа. 1995 Идэрчүүдийн улсын аварга манай ЭБ-ч тэр үед одоо Сэлэн аймгаас ирээд мөнгөн медаль зүүжсэн. Улсын аваргаас шууд. Би тэр үед чинь ялаа зооноос орог гараагүй хөө. Тэгээ 97 оны улсын аваргад би алт авч байсан. Сагсан бөмбөгөөр. Тэгээд сайхан хил хамгаалах байгууллагын нэг эдис нь болж ингээ ажиллаж яваад Сэлэнг сайхан нутагтаа ирсэн. Энд ингээ найзтайгаа уулзсан. Одоо тэгэл уулзснаас хойш хоёр барыг олдсонгүй дээ. Сонирхол нэг манай аав жолооч байсан, цэргийн хүн байсан. Тэгээд найз юм байна бас жолооч цэргийн хүн байсан. Одоо би бас дээр нэг ахтай. Та дээрээс нь голын эргээр дагаж явдаг энэ нэг чөлөө цагаа өнгөрүүлдэг юмнийхаа юмар ихээр нь. Тэр манай ЭБ чинь загас талтаа мундаг. Бараг л миний багш. Ялангуяа хоёулаа сонирхол нэгтэй, хоёулаа тэрэндээ их дуртай учраас. Нөгөө талбаан жанжин гэдэг шиг тийм л хүн байх хэрэгтэй. Тийм л хүн байна. Нөгөө одоо лигийн тамирчин, тэгээ Монгол улсын шгшөөгийн тамирчин байж магадгүй тий. Шилж мэдэхгүй шүү дээ. Тогроо эргэх намин синхэр хязгаарын толгодоо бүртгэх заставын намхан байшин тод хилийн баг нь харуулын цэнхэр өндөрлөгтөө толгой дараалан мэхий ноёд офицеруудаа мөрөөрчин орсон бүхэн гялалтсан баатар болдог мөрцсөн дээр чин их орон яралсан багтдаг та нараас минь илүү авьяатан гэж үгүй та нараас минь илүү зоригтон гэж үгүй. Ер нь нэвтрүүлгийн нэр өөрөө их тийм онцсон сайхан нэрээ. Би анх зүгээр сонсчод историкуудыг харж байсан. Тэгээ орж исэн хүмүүсийг хараад би
Үнэхээр л бас энэ хүмүүс орох ёстой хүмүүс нь орсон байна даа л гэж харчихсан. Зүгээр өөр дээрээ ирнэ гэж бодож байгаагүй яг үнэхээр уучлаарай тий. Тэгээ ингээд бодоход эх оронтойгоо хамгийн их танилцдаг хүмүүс хин юм бэ? Хамгийн их одоо нөгөө эх орныхоо олон өнцөгт очиж амьдардаг усууд нь хин юм бэ? Би бол хэлчихдэг гэж байна. Тэр дундаа тэр аглаг зэлүүд бууд газар байдаг. Тэндээс амьдралаа эхэлдэг. Тэнд цаахан залуу насаа өнгөрөөдөг. Амьдралаа тодорхой хэсгийг тэр хэсгүүдэд одоо хэлийн манаанд явж эх орноо хамгаалж үл эх орныгоо манаанд явдаг энэ хүмүүсийг би хэлчихэд л гэж хэлдэг. Тэгэхээр тэрний нэгэн хэсэг болоод би ингээд бас өнөөдөр өөрөө нэвтрүүлэгт орж байгаад бас нэлээдгүй хэсгийг нэлээдгүй газар би бас хэлийн хэсгүүдээр томилтоор ажилласан юм байна. Томилогдоод. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань өөрөө хэл хэлцтийгээ бас алдаршуулж байгаа сайхан нэвтрүүлэг юм аа. Тэгэхээр ийм нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Танаа хамт олонд бас ажлын, амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд эх оронтойгоо өнгөрүүлсэн амьдрал маань дуусах болоогүй байна. Тэ. Шөө надад бас цаг байна. Ажиллах цаг хугацаа байна. Тэгэхээр энэ эх орон гэж юу юм бэ гэдгийг би нэг түрүүний ярилцлан дээр хэлчихсэн. Хүн бол энэ эх орноос гадагшаа явахаар эх орныхоо үнцнийг мэддэг юм лээ. Дотор нь байгаа хүмүүс нь манай хэлчихэд их мэддэг юм аа, мэдэрдэг юм аа. Тэгэхээр би хэл дээрээ ч байсан, мөн их сургууль ажиллагаанд явчихсан. Энэ бүгдэд ингээд бодоход Монгол гэдэг тэр 6 үсгтэй сайхан улс тийм ээ. Нэртэй сайхан улсыг тэнд би төрсөндөө бахархдаг. Тэрийг хамгаалдаг хэлчин болсондоо бахархдаг. Тэгэхээр одоо энэ нэвтрүүлэг маань өшөө цаашаа үргэлжлээд яваасаа, үргэлжлэл нь өшөө сайхан байгаасаа. Оролцож байгаа хүмүүс маань өшөө сайхан мундаг хүмүүс оролцох байх гэж найдаж байгаа. Тэгээд эх оронтойгоо өнгөрүүлсэн амьдрал маань сайхан шүү гэж хэлээ одоо. Урсаад өнгөрөх залуунасаа улсын хил дээр үдэснээ анзаарсангүй чавар тачсан өдий шүнүүдээс жаргал